Үл гар өвдөг тохоо зэрэг бие бүхэл хэсгээр тулддаг Muay боксын төрөлд өрсөлдсөн шилдэг тамирчдаас тэр хоёр шижирэгдэн нар учраагаа хүн цогт буюу Когоор ялж энэ цагийн шилдэг тулаанчд гэдгийг харуулсан. Тэр хоёрын хувьд урд өмнө Азийн танхимын спортын наадмаас хүрэл медаль Таиландд болсон мэргэжлийн Muay боксын тэмцээнд амжилттай оролцож байсан манай улсын шилдэг тамирч. Одоо манай тамирчин тэр хоёр энэ 10 дугаар сард Азийн танхимын спортын 3 дугаар наадамд Вьетнамд хүрч үзэх бол Азийн аваргын төлөө ирэх 11 дугаар сард Орос улбаны улсын тамирчинтай Якутад тулдах юм байна. Өрсөлдөгч бол судалсан. Надаас Насаар Ахмад тийм тамирчин байгаа. Тэгээ ялтандаа маш их сэтгэл өндөр байна. Одоо Вьетнамын Хошимин Ситэд Азийн танхимын наадамд одоо бэлдэж байгаа. Манай Мишель клубийнхэн бөөнөр бэлдэж байгаа. Одоо 11 сарын 22-нд Оросын Якутад Muay боксын Азийн аваргын төлөө 60 кг-ийн жинд Оросын хүчтэй тамирчтай тоглосон. Өмнө бол судалж байгаагүй лээ. Тэгээ би эхний 5% Muay-гийн дүрээр 5% тоглосон. Эхний 1-2 үе дээр өрсөлдөгч ажил тоглоёг сансан. Тэгээд явцсан хөлийнхөө өшгөлөөр бөөрөнд бишгэж гол зорилгын тэмцээнд ялах зорилготой байсан л. Гэхдээ дараагийн тэмцээн урдаа үлээж байгаа. Одоо Азийн танхимын наадам байгаа. 3 дугаар наадам. Тэрэнд одоо амжилттай орсон доо. Muay боксоор орсон. Баяр хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Ийхүү Muay боксын шилдэг тулаанчид өнгөрсөн амралтын өдрүүдэд аваргуудаа тодрууллаа. Монголын кикбокс тулааны спортын холбоо цаашид Muay боксын мэргэжлийн тулааныг тогтмол зохион байгуулах юм байна. Мөн олон улсын чанартай тэмцээн уралдааныг өөрийн их орноор зохион байгуулж, бус орны баг тамирчдыг өөрсдийн рингд өрж тоглуулан, баг тамирчтайгаа дуршлаг солилцуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Монголын тулаанчдын төлөөлөл болсон кикбоксийн дэлхийн 2 удаагийн аварга амар баясгалан наран тунгалаг нарын халд тулааныг олон хүн сонирхон хүлээж байгаа. Чингисийн завчил цогцолтоор дэлхийн рингэн танигдсан наран тунгалаг амар баясгалан тулаанд дуудсан. Харин амар баясгалан жирийн нэг тулаа их сонирхолтой байгаагаа хэлж байна. Хар сайлаг амар баясгалан Чингисийн завчилт наран тунгалаг. Энэ хоёр нэр бол тулааны спортын ертөнцид нэр алдран дурсаж, Монгол аавын хүүгийн эр зойрог ахвал самбаа хүч тэнхийг харуулж яваа манай улсын шилдэг тамирчдын нэрэ. Мэргэжлийн тулааны дивжээнд өөрсдийн хүчтэй цохол гайхалтай техникээрээ дэлхийн техник шуугуулж байгаа манай тамирчид сүүлийн үед мэргэжлийн рингэнд хоорондоо хас тулдан гэсэн яриа төмрийн гашиг тархах болсон. Амар баясгалан наран тунгалаг нарын хувьд урд өмнө дэлхийн шилдэг тамирчин шалгаруулах тулаанд хоорондоо тулдаж амар баясгалан ялж байсан. Харин өөрийн хоорондоо тулдж байсан удаа байхгүй. Хар сайлах амар баясгалан Чингисийн завчилт наран тунгалаг нар өөрийн хоорондоо хизээ хаз тулаан хийх бол ямар нөхцөлтэйгээр хаз тулаан явагдах талаар хар сайлах хочид амар баясгалангаас тодрууллаа. Яг би мэргэжлийн Muay боксын дэлхийн аваргын те. Нодлон Монголд дэлхийн аваргын тоглолт болсон шүү дээ Muay боксын. Тэгээд дэлхийн аварга Muay боксын дэлхийн аваргын өнөөдөр мэргэжлийн кикбокс болон Muay боксын тэмцээн нэг те. Дэмжихээр ингээд шинэ үеийнхнийгаа те. Хэр дээр уур шаардлагатай болсон бэ гэдэг нь харахаар дэмжихээр ирж байна. Тамирчид маань нэг өндөр уур чадвартай болсон байна. Одоогийн байдлаараа л тэр санал ирээд байгаа. Тэгээд наран дугуй тамирч яг өөр надтай яриаг байгаа. Тэгээд бодож тайсан баа шүү. Миний чинь орж ирээд жингээс оруулах юм хүлээж авах гэсэн. Одоо хариу байхгүй байгаа. Одоо 12 сард өөр гадаадд тоглолт шийдэгчээд байгаа шүү. Одоогонтой тийм лээ. Өөр хайртай. За ямар ч тач одоогийн байдлаар наран тунгалгийн зүгээс хаз тулдах санал тавиагүй байгаа юм байна. Хэрв энэ ондоо багтаж хаз тулдах саналаа тавихгүй бол ирэх 2010 онд амар баясгалан наран тунгалагтай тулдах боломжгүй юм байна. Өөрийн орны шилдэг тулаанчдын хаз тоглолтыг үүсгэхийг хүсэж байгаа кикбоксны хорхоотнууд одоо ганцхан наран тунгалагыг амар баясгалантай тулдах саналыг аль бие осоор тавих, мөн амар баясгалангийн тавьсан болцлыг хүлээн зөвшөөрөхийг хүлээх л үлдлээ. Их орон дөрвсөн мэдээ. Зарим ч таахындаа бид хүн спортын мэдээ төлөвлөсөд бэлэн боллоо. Энэ юм таахындаа энэ өдрүүдэд Их Британд үргэлжлэн явагдаж байгаа. За Монгол Японы бүх хөгжил Саяхан Хайт Макс тулаан Muay боксын дүрмээр зохион байгуулагдлаа.
За өнөөдрийн 67 кг-ийн чансаа агуулгах Кюкоксын дулаан Мишель Кюкоксийн тамирчин Тасрын Монгол газар клубын тамирчин төгөлдрийг 2-1 харьцаатаар булгаавсан. Тэгвэл 70 кг-ийн Мишель Кюкоксийн тамирчин Жавхлан Лепардс клубын тамирчин Сумын 3-1 харьцаатай болцсон байна. За Мотой боксын дулаан Тайландын үндэсний хөгжмийн аян дэхэж эртний дайчдын ёслол болох Вайкрюг манай Монгол залуу тамирчин их л итгэн хийж харж байсан юм а. 57 кг-ийн Мишель Кюкоксийн тамирчин амар төвшин санаачин харуул хамгаалтын албаны тамирчин Ариун Болдыг дулааны 4-р үед хүч техникийн илүү байдлаар булгаавсан бол 60 кг-ийн Мишель Кюкоксийн тамирчин Шижирэлд нь 51 кг-ийн Мишель Кюкоксийн тамирчин Мегмарсын 60 кг-ийн Мөндөгийн тамирчин Төрөөр нарийн тамирчин тэргүүлээ. Юу нь бол ялны ихтэй ихтэй байсан. Ялны ихтэй өөртөө бүрээ ихтэй байсан. Тэгээ өрсөлдөж бодожсон баяртай. Эцэг бэлтгэлээр нэг удаа байсан бай. Эцэгээс ирсэн бай. Тайланд гэрд сүүлийн 6-аас бэлтгэл хийж байгаа ирээд Монголд 1 сар болоод байж байна. Тэгээ ялсандаа бол маш их бэлтгэл өндөр байна. Сая одоо өрсөлдсөн тамирчинтай өмнө одоо рингд тулж байгаа уу? Тулж байгаагүй. Надаас Ахмад тамирчин байгаа. Өөрөө ч одоо бас манай өсч байгаа шилдэг залуу тамирчдыг Мотой боксын дөрөвдөр бас ингээд тоглоход ирдэг ямар хөө. Юу нь бол их хүндтэй, гимтлэгтэй. Хамгаалт байдаг болохоор гимтэл маш ихтэй байдаг. Мотой боксын хувьд бол яг нөгөө Азийн олимпийн зүйлээ хүлээн зөвшөөрөгдсөн учраас Азийн наадмуудын албаасны хөтөлбөр багтцсан юм төр шүү дээ. Тэр ганц кикбокс хийхгүй. Бас айл одоо моточ кикбокс энэ хоёр төрлөд амжилт үзүүлэх одоо Монгол хүнд бол Монгол тамирчид бүрэн боломжтой байдаг. Энэ утгаар яг анхны одоо багийн гэж хэлж болох их тэмцээн боллоо шүү дээ. Ер нь Монгол улсад одоо Монголын кикбокс толон спорттой холбоо 99 оноос хойш 30 тэмцээн зохиосон байдгийг. Жилд одоо 3-аар батхад. Тэр энэ жил одоо 30 дахь тэмцээн одоо мотой боксер боллоо. За урдлын тэмцээнд бол дандаа одоо кикбоксинг дүрмээр одоо явагддаг гэсэн бол энэ одоо олон улсын одоо хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо Тайландын боксын одоо жинхэнэ одоо дүрмээр одоо бүхэл одоо зан үйл бүх юм багтгсан ийм сайхан үйл явдал боллоо гэж бодож байна. За мөн өөр Монгол улсын цол зэргийн комиссийн тогтоолоор кикбоксing спортын олон улсын хэмжээний мастер цолны болцлыг биелүүлсэн. Манай тамирчин Наадам цолны үнэлэх тэмдгийг нь гартуул өгсөн юм а. За Наадам нь 2007 он Макао зохиогдсон Азийн танхимын наадмаас хүрэл медаль, 2009 он Тайландд зохиогдсон Азийн тулгааны спортын анх дугаар наадмаас мөнгөн медаль хүртэж, энэхүү 18 наснда олон улсын хэмжээний мастер болж байгаа юм байна. Энэхүү Монголын кикбокс тулгааны спортын холбоо 30 дахь тэмцээнэ амжилттай зохион байгууллаа. Зарим хүч таахындаа бид хүн спортын мэдээ төл. Одоо манай тамирчин Түр баяр энэ 10 дугаар сард Азийн танхимын спортын 3 дугаар наадамд Вьетнамд хүч үзэх бол Азийн аваргын төлөө ирэх 11 дугаар сард Орос улбаны улсын тамирчинтай Якутад тулдах юм байна. Өрсөлдөгч бол судалсан. Надаас Насар Ахмад тийм тамирчин байгаа. Тэгээ ялсандаа маш их сэтгэл өндөр байна. Одоо Вьетнамын Хошими Ситэд Азийн танхимын наадамд одоо бэлдэж байгаа. Манай Мишель клубийнхэн бөөнөр бэлдэж байгаа. Одоо 11 сарын 22-нд Оросын Якутад мотой боксын Азийн аваргын төлөө 60 кг-ийн жинд Оросын хүчтэй тамирчтай тоглоно. Өмнө нь судалж байгаагүй л дээ. Тэгээ би эхний 5% мотогийн дүрмээр 5% тоглосон. Эхний 1-2 үе дээр өрсөлдөгч ажиж тоглоё гэж сансан. Тэгээд явцсан хөлийгөө өшгөлөө бөөрөнд бишгэлж гол зорилгын тэмцээнд ялах зорилготой байсан да. Гэхдээ дараагийн тэмцээн орлоо үлээж байгаа. Одоо Азийн танхимын наадам байгаа. 3 дугаар наадам. Тэрэнд одоо амжилттай болсон доо. Мотой боксер болсон. Баяр хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. За. Ийхүү мотой боксing хилдэг тулаанчид өнгөрсөн амралтын өдрүүдэд аваргуудад тодрууллаа. Монголын кикбокс тулааны спортын холбоо цаашид мотой боксing мэргэжлийн тулааныг тогтмол зохион байгуулах юм байна. Мөн олон улсын чанартай тэмцээн уралдааныг өөрийн их орондоо зохион байгуулж, бусад орны баг тамирчдыг өөрсдийн рингд өрж тоглуулан баг тамирчтайгаа дуршлаг солилцуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Монголын тулаанчдын